За өнөөдрийнхөө цувралаар хүүхдүүдээ бүгдээрээ том хүн хүүхдийн биеийн харьцааг зурж сурах болно. Бүгдээрээ яг илт чигээрээ хараад зогсож байгаа хүний хэлбэр зурснараа хүний биед толгой маань хэд багтж гин, аль хэдний хэд харьцаагаараа хүний одоо яг ташаа мөр ирж гин гэдгийг мэдчих цацгаая. За эхлээд хүн зурхтаа заавал эхлэл бөгөөд ханаас эхлээд ханаас дуусч байгаа маш гоё тодорхой ингэж зурх хэрэгтэй байдаг. Тэгэхгүйгээр одоо ингээд зөвхөн талгайг зураад араас нь мөрийн зураад, цээжийн зураад гэж явсаар итэл одоо цаасандаа багтахгүй байх тохиолдол байдаг. Тийм учраас одоо зөвхөн яг хүн зураагүй одоо байгаль дээр зогсож байгаа хүн ч юм уу те. Өөр одоо ийм цаасан дээр зогсож байгаа хүний зурлаа гэж заавал яг ханаас ихтэй ханаас дуусах маш гоё тодорхой хийж байгаарай. За яг нас биед хүрсэн хүн толгойн штэ нийтийн өндрийнхөө 7.1 байдаг. За тэгэхээр бүгдээрээ ерөөсөө энэ цаасаа 7 хоног одоо яг энэ өндрөө 7 хоног шүү дээ. Тэгжээж бүгдээрээ толгойнхоо хэмжээ гаргацгаая. За юу ч гэсэн одоо яг энэ хэмжээгээд ингээд 2-1-ээр ивцнийг хуваач. Гэтэ энийг үл харгалзан болох байна. Хэрвээ энэ хэсэг хэцүү байвал шугам ашиглаж болно. Хит хэдэн удаа хүний харьцаа зурсны дараагаар бүгдээрээ баримжаагаараа хүний толгойн хэмжээг авч чаддаг болно. За одоо ингээд 7 уусан байгаа шүү дээ. Тэгэхээр энэ маань толгой байрлана. За толгойгоо эхний ялчинд ерөөсөө яг биений нэг хэсэг харж байгаа учраас заавал өндгийн хэлбэрээр зураад доош нь ингээд явах шаардлагагүй. Ерөнхийдөө 100 дүрсэлж байна. За энэ дараагаар хүний биеийн харьцаанаас дараагийн олох амархан юм болохоор шууд ерөөсөө толгойноос хөл хүртэл заныхаа 2-1 дээр хүний ташаанаас байрлал. Энэ маань гараад ирлээ тийм ээ. За энэнийхээ дараагаар энэ 2-1-ээс доошоо хүртэлх зайны яг энэ талаар хүний өвдөг байрлал. Гшин биччихье. Өвдөг. Ташаа. За энэ хоёр маань гараад ирлээ. Одоо болохоор бүгдээрээ хүзүүгээ бол баримжаагаар алзуурна. Яг нэг хүнийг ингээд ойроо савтын зураг дээр хүнийг үзээд урт харагддаг. Гэтэ яг бэртээний харьцаагуулаад харах юм бол хүний хүзүү бол тэгтлээ урт биш. Тийм учраас яг энийг яг сайн анзаараад за багш нь яг өөрийнхөө энэ авсан хэмжээгээ дээшээ харьцуулах юм бол одоо нийт толгойнхоо хэмжээний 4-1 хүзүү. Эндээс ха 4-1 харьцаагаар хүзүүг доош хийсэн гэсэн. За одоо ингээд мөрийг нэг бас мөн тэгшгэн гаргачих. Ингэснийхаа дараагаар одоо ерөөсөө л үлцэнүүдээ гаргаад эхэлнэ л дээ. Гэхдээ хүний ерөнхий анатомийн онцлогоор бол эмэгтэй хүний мөр нь жижигдүү харин энэ ташаа том байдаг. Биологийн онцлогоос хамааран харин эрэгтэй хүний хувьд за багшны үзүүлч. Эрэгтэй хүний мөр ташааны хэлбэр иймэрхүү харьцаатай байдаг. Харин эрэгтэй хүний болохоор яг эсвэргээрээ энэ мөр нь том дотлын ташаа жижиг. Энийг мөн анзаараад эрэгтэй эмэгтэй хүн зурж байгаагаар ялгаатай байна. За одоо энэ толгоноос арай жоохон томхон бөөрийн зураг. Энэ бол ерөөсөө хүний харигны хэсэг, цээж хэсэг. Энийг бөөрийнхөөр л зурж байгаа. За энэ ташаан дээрээс болохоор дотлын энэ хөл хүртлээ ингээд гурвалжин зурч. Багшаа яаж дүрсэлж байгааг сайн анзаараарай хүүхдүүдээ. Нэгснийхаа дараагаар бүгдээрээ. Одоо ингээд ямар ч хүн зурсан. Одоо ялангуяа яг мэргэжлийн зураач нар болохоор хүний шууд гадна талаас нь дүрслэхээс илүү яг дотор талаас нь хэл зурдаг. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хүнийг арал ясыг босгодог эхлээд. Тэрний дараагаар дээрээс нь булчин, арьстэй тэрийг нь будингийн нэг-нэгээр нь давхарлаж хар зургаараа гаргасны дараагаар өнгөө тавьдаг байгаа. Гэтэ бидний хувьд болохоор арай хялбаршуулсан байдлаар хүний биеийг ерөөсөө яг дүрсээр эхэлж босгох болно. За гарныхаа урт маань. За яг энэ ташааны ясны доох нь. За бараг ерөөхдөө нь баримжаалахад толгой 1, 2, 3, 4 нийт энэ хуваалтынхаа 4 дээр нь хүний мөрнөөс гармаа гарч ирж байгаа. Та бүхэн ч гэсэн ингээд зогсож байгаад ингээд гармаа нь яг
Хөлний маань хаана ирж байна тэрийг анзаарч агаад зураарай. За. Энийхээ дараагаар одоо ингээд яг 2-1 гэхээс илүү 2-1-ээс арай жоохон дэшегээ тохой. Тэгээд ингээ гараад байна. Энд хараа. Энд тохой. Энд болохоор бугуу орж ирж байгаа. Тэгээд дэшегээ гараа. За ерөнхийдөө ингэж бүхэлд нь боссны дараагаар л одоо бүгдээрээ тэр одоо хүзүү, гарны одоо энэ юус 19 гэсэн үг байхгүй нэг бодлороо. Тийм учраас энэ дээр бүгдээрээ хэлбэр одоо гадна талынхаа уян хөдөлгөөн бүгднийг дахиад зурцгаая. За одоо ингээд хүний ерөнхий харьцаагаа гаргасан чи одоо ингээд багштайгаа харьцуулаад харангууд ташаа нэг том агаад хэрвээ эрэгтэй хүн байсан бол энэ нь өвшөө жижигхэн мөрөн ингээд өвшөө том орж ирэх байсан. Тэгэхээр ташаа том болохоор энэ бол эмэгтэй хүн. За одоо бүгдээр яг ихнээс нь ахуулаад гадналаа нь ингээд зурцгаана. Эмэгтэй ерөөсөө өнцөг байж болохгүй тийм ээ. За одоо ингэнгүүтээ бүгдээрээ цээжнээс ахуулаад ингээд буурхийг ингээд дагаад хэлхүүсээ зурцгаая. Одоо бүгдээрээ пластараараа тодруулж харцгаая. За бүгдээрээ 7-оос нь эхлэв. Ингээд. Нэгэнт бид ерөөсөө нэг 19-аа босгоцсон учраас одоо ингэж 2 дахь зургатаа бол айхан байхгүй. Багшаа зурж байгааг харах юм бол хүний бие нь ерөөсөө тийм тактик хэсэг хөдөлгөөн байхгүй. Тийм учраас маш гоё ингэж уян хийж өгөх хэрэгтэй. Ингээ харах юм бол яг тохой хэсгээрээ яг тохооны дээд хэсгээр ингэ жоохон нэрсж ирээд энэ хэсгээрээ арай өргөн болчих. За одоо ингэнгүүтээ нүүрнийхээ 3 хуваалтыг хийсэн учраас шууд нүдийг зурчих. Тэр үсээ нэмж авч зурцгаая. Одоо бүгдээрээ эмэгтэйдээ хувцамсгцгоё. За одоо яг энэ хэсэгт нараа мөрнөөс жоохон доошоо энд гол хэсэгт гээд игэмний яс байрлал зүгээр. Гэтэ мэдээж хүүхдүүд хэцүү байвал энийг заавал зурх албагүй. Гээд цаавч. Багш нь биеийн тодруулахын тулд бариу хувцас өмссөн байгаагаар дүрслэе. Өөр мэдээж сул хувцас байх юм бол багшгаа шууд ингэж палмас руу тодруулахгүйгээр одоо ингэ гадуур нь хар зураг гаргаж чаад дахиж хувцсных нь хэмжээг нь яг үсийг яаж дэшегээ илүү гаргадаг вүлээ тэрнтэйгээ адилхан хувцсыг нь илүү томруулж зурж агаад тэгснийхаа дараагаар тодруулах шүү хүмүүстээ. За бүгдээрээ ингээд том хүнээ зурцгаалаа. Одоо бүгдээрээ хүүхдийнхаа харьцааг зурцгаая. Эмэгтэй мөн харандаагаараа эхлэв. За эмэгтэй мөн адил. Ихэнхдээ ер нь 3-4 настай хүүхдүүд, 4-5 настай хүүхдүүд одоо толгой нь болохоор бидээ 5-1-ээр л багтдаг. Харин томрох тусам ингээд явсаар агаад одоогийн хүүхдүүд нэлээ өсвөлөө учраас 12 нас гэхэд л ер нь 7-1 дээр бол хүрчдэг. 5 насны хүүхдүүд дээрээ бүгдээрээ энэ удаа 5-1-ээр нь толгойн зурцгаана.
толгойн үед муу ядал арай бүрэлээ. Мөн нийт хэмжээнийхаа одоо энэс энэ хүртэлийнхаа 2-1 дээр ташаа бариллаа. Тэгээд яг доошоо холбогдохоор холбоо. За ингээд хүүхдийн маань ерөөсөө хүзүү бол тэгтлээ харагдахгүй болохоор бараг шууд ингээд мөрийг залгасандаа шулуухаа. За одоо энэ цээжний хэсэг энэ доошоо ташаатайгаа ингээд нийлүүлээд бараг нэг цаг дөрвөлчөндөө зурчих. Энэс бүгдээрээ мөрийг нь гарын хэлээ. Одоо энэ дээр ингээд нэмээд гар маань нэмж бомгоор орж ирнэ тийм ээ. За эндээсээ ингээд 2-1 дээрээ урдг нь байрлаад тэгээд хөлөө ингээд хараа хүүхдүүд ерөөсөө нэг юм анзаарахгүй орхихгүй. Одоо энэ хамгийн доотлын энэ цэгийг хэмдэглэсэн байгаагаас дээшээгээ энэ хөлийнхаа хөлийг зорно шүү. Тэгхгүйгээр одоо энэ хүртлээ ингээд шагаагаа зураад ингээд доошогоо хөл нэмээд идэг тэгхгүй шүү. За толгоогоо муу идэл 2-1-ээр ураагаад тэгээд зарчин. Тэгээд жижигхэн амар хам. Чихээ дүрсэллээ. За одоо бүгдээрээ хүүхдээ тодорхойлцгаая. За одоо ингээд хүүхдүүдээ бүгдээрээ харьцааг нь сурсан юм чинь ингээд янз янзын хувц өмсгөөд өөрийгөө гэрийнхнийгаа дүрслээрээ баяртай.